Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 108 дугаар анги 2 мангас. Юугаа харсан юм? Өдийн насан дээр ийм шалиг царай гаргаад байвал том болоод яах юм? Гэж нөгөө охин Чүфэн рүү жигсэн харцаар харлаа. Тийм биш ээ. Энд чинь шалиг харц биш, харин гоо сайхныг биширч байгаа байхгүй юу? Гэж хэлэнгээ амаа арчих үедээ л Чүфэн шүлсээ гоожуулж байснаа мэдэв. Хэлэх шалтгаан олж дээ. Гэж Чүфэн рүү ахиж нэг ширтээд түүний уруул нь номрон ялдан инээмсгэллээ. Хөөх, эрх чөлөөтэй байх шиг сайхан юм хаа байна? Гэж нөгөө охин маш их баярлан эрх чөлөөтэй болсон шувуу шиг л гараа алдлан зогсоод байсан газраа эргэлдлээ. Залуу авах, чамайг юу гэж дуудах вэ? Гэж Чүфэн эхэлж хэллээ. Юун авах, намайг Хатан хаантаа гэж дууд. Гэж охин үгийн заслаа. Хатан хаан? Чи харвас жаахан охин байдаг. Чамайг юу гэж дуудахыг хэлэхгүй бол Эгил гэж дуудана шүү. Гэж Чүфэн хорон инээмсэглэн хэллээ. Мөн новш, чи өөрөө Эги. Танаа гэрийнхэн бүгд Эги. Гэд нөгөө охин хэлээ гаргалаа. Энийг л ёстой эрх охин гэх байх та. Түүнийг Чүфэний сүнслэг ертөнцид 15 жил болохоос өмнө нас бий гүйцсэнийг мэдээгүй байсан бол Чүфэн түүнийг жинхнээсээ жаахан охин гэж бодох байсан биз? Хөөе Эги, хүн шудраг байх ёстой. Надад сүнсний тойргийн хүчийг эзэмших шившлгээ хэлэхгүй мүү? Би хүн биш болохоор шудраг байх хэрэггүй үсттэй. Чи Чүфэнд хэлэх чүг олдохгүй байв. Тэр өөрөөсөө ч илүү ичхүүргүй хүмүүстэй олон таарч байсан болохоор өнөөдөр энэ охинд өөрийгөө ингэж ялагдана гэж бодож ч байсангүй. За яахав, би хүн биш ч гэлээ үнэхээр шудраг шүү. Одооноос эхэлж чи намайг Хатан хаан гэж дуудана гэж амлах юм бол шившлгээ хэлье. Хатан хаантаа. Чүфэн чангаар хашгирлаа. Новш гэж чамд ичхнүүр гэж байна уу? Нөгөө охин Чүфэн рүү нэг харсныхаа дараа сонин хэлээр шившлэг уншиж эхэллээ. Түүнийг шившлгээ уншиж эхлэх үед ертөнцийн сүнсний орон зай дотор маш олон бүдэг харагдах үе цугларч нөгөө охиныг тойрон эргэлдлээ. Урагшаа. Гэнэт нөгөө охин хурууга Чүфэн рүү заах үед нөгөө хий Чүфэний биед шингэж оров. Сүнсний тойргийн хүч үү? Энэ үед л Чүфэн тэр хачин хийг сүнсний тойргийн хүч гэдгийг ойлгосон юм. Энэ шившлгийг ганц би л хийж чадна. Гэхдээ намайг байсан цагт сүнсний тойргийн хүчийг чи чөлөөтэй ашиглаж болно. Сүнсний тойргийн хүчийг Чүфэний биед шингээсний дараа нөгөө охин бахархалтай гэгч нь инээмсгэллээ. Хатан хаантан ёстой мундаг юм аа. Түрүүн гонлуу юуныг ялахад надад тусалж чадна гэсэн байхаа. Яаж вэ? Гэж Чүфэн энэн асуув. Мэдээж би чамд тусалж чадна. Чи чадварлаг ертөнц бүтээгч болчих юм бол хаа явсан газраа зочноор урагдж маш их ашиг олох болно. Чиний дантян дотор байгаа зүйлийг яг юу гэдгийг мэдэхгүй ч гэлээ тэр зүйл чинь чамд сүнслэг ургамлуудыг хурдан боловсруулахад тусалдаг. Үүнтэй байсан цагт чиний тулааны төвшин хурдан нэмэгдэнэ. Гэхдээ бусад газруудад зочноор урагдахын тулд чи тэдэнд туслах хэрэгтэй. Тэгэхээр одоо чиний хийх ёстой зүйл бол чадварлаг ертөнц бүтээгч болох. Гэж нөгөө охин тайлбарлалаа. Чадварлаг ертөнц бүтээгч? Яг ямар хүнийг чадварлаг ертөнц бүтээгч гэдэг юм? Гэж Чүфэн ахин асуулаа. Ихэнх хүмүүс ертөнц бүтээгчдийг сүнсний тойргийн хүч ашиглаж, сүнсний тойрог гаргаж, хамгаалтын систем үүсгдэг гэж боддог. Үнэн хэрэгтээ бол тийм хүмүүсийг ертөнц бүтээгч гэдэггүй юм. Чадварлаг ертөнц бүтээгч хамгийн хүчтэй хамгаалтын техниктэй байхаас гадна хамгийн хүчрхэг довтлохооны аргатай байдаг. Сүнсний тойргийг довтлох, хамгаалахтаа хоёуланд нь ашигладаг хүмүүсийг л жинхэнэ ертөнц бүтээгч гэдэг юм. Охины үгийг сонссон Чүфэн нэлээд догдлоо. Энэ охины давуу талыг эцэст нь тэр ухаарсан юм. Энэ охин түүнд яаж ертөнц бүтээгч болохыг заах багш байв. Би сүнсний тойрог гэж юу гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ ертөнцийн сүнс гэж яг юу юм бэ? Гэж Чүфэн догдлон асуув.
Сүнсний тойргийн хүч сүнслэг ертөнцөөс ирдэг. Яг л хүний ертөнцийн спирит үүслийн парафаунд энерги шиг. Харин ертөнцийн сүнс бол сүнслэг ертөнцөөс ирсэн амьд биет. Тэд маш хүчрэхгээс гадна хүний бие дотор орших чадвартай. Хэрвээ парафаунд төвшний ертөнцийн сүнс чамд зүтгэх юм бол чи спиритийн 8 дугаар төвшин байлаач гэсэн хойно парафаунд төвшний хамгаалагчтай болж байна гэсэн үг гэж охин тайлбарлав. Тийм хүчтэй юм уу? ертөнцийн сүнстэй холбоо тогтоохын тулд би яах ёстой вэ? Энэ ертөнцийн сүнсний орон зайд өөр ертөнцийн сүнс байгаа юу? гэж асуугаад Чүфэн ийш тийш харж эхэллээ. Мэдээж байхгүй. ертөнцийн сүнснүүд сүнсний ертөнцид амьдардаг. Одоогийн чиний хүчийг харуул тэдэнтэй холбогдох ямар ч арга чамд байхгүй. Чи битгий хэл тэр настан зүүгээгээд байгаа чинь ертөнцийн сүнстэй гэрээ хийх хэрэггүй. Үнэн дээр бол тэр ертөнц бүтээгчийн ч тоонд орохгүй гэж нөгөө охин бардам хэллээ. Юу? Настан зүгээ хүртэл чадахгүй юм уу? Настан зүгээгийн сүнсний хүч түүнийхээс хамаагүй хүчтэй байсан байж ертөнцийн сүнстэй гэрээ хийж чадахгүй гэдгийг сонссон Чүфэнд хэлэгч үг олдохгүй байв. Тэгж сандрах хэрэггүй дээ. Нэг хүн чамд маш том бэлэг бэлдсэн. Тэд хоёр ширхэг ертөнцийн сүнс бариад чиний ертөнцийн сүнсний орон зайд лацадсан гэж хэлээд нөгөө охин гэнэт инээмсэглэлээ. Нэрээ юу? Тэд нар хаана байгаа юм? Тэр охины үгний цаад санааг Чүфэн ойлгосон юм. Түүний гэр бүлийнх нь түүнд зориулж ертөнцийн сүнснүүд бэлдсэн гэсэн үг. Одоогоор хоёр л ертөнцийн сүнс байгаа. Нэг нь асар хүчтэй, нөгөөх нь сул дорой. Гэхдээ аль нь ч чамд үнгүй зүтгэхийг хүсэхгүй байгаа. Тэгэхээр алийг сонгомоор байна да? гэж хэлээд нөгөө охин Чүфэн рүү хараад хөхрөн инээлээ. Сул доройгоос нь эхлэе. Чүфэн хэсэг бодсноо сул доройг нь захирахад илүү тохиромжтой байх гэж бодлоо. Сул дорой нь тэр том хаалганы ард байгаа гэд нөгөө охин аимшигтай авраа ялгаруулж байгаа хаалга руу заав. Тэр хаалганы ард ертөнцийн сүнс байгаа мó? Чүфэн өөрийн ирэхгүй шүлсээ залглаа. Чүфэн тэр ертөнцийн сүнсийг хараагүй ч гэлээ тэр хаалганы ард байгаа ертөнцийн сүнсийг асар хүчтэй гэдгийг мэдэж байв. Тийм ээ, тэнд өөр юу байгаа гэж бодсон юм? Тэр ертөнцийн сүнс дэндүү догшин болохоор яасан ч чамд зүтгэхгүй. Түүнийг би сул дорой гэсэн ч гэлээ чиний хувьд бол тийм биш. Хэрвээ чи түүнийг суллах юм бол сүнсний хүчээрээ удирдах чадахгүй. Харин тэр чиний биеийг эзэмдэж, чиний төрхөөр хүний ертөнцид амьдрна. Энэ ертөнцийн сүнсний зан арин шиг бодож үзэх юм бол танаа 9 нутаг юу ч хүй сүрэх байлгүй. Тийм хүчтэй юм уу? Ийм аимшигтай мангасыг миний дотор хорсон юм уу? Чүфэн маш ихээр цочирдлоо. Гэхдээ бодох тусам түүний гэр бүл нэлээд хүчрэхэг байх гэж бодов. Асар хүчтэй хүнийг галзууруулад зогсохгүй 9 нутгийг сүйтгэх чадaltaй мангасыг дотор нь хорьсон гэхээр түүний гэр бүл арай л дэндүү хүчрэхэг юм шиг санагдлаа. Яг энэ үед Чүфэн нөгөө охины түрүүн хэлсэн үгийг бодлоо. 9 нутгийг устгах чадaltaй мангас нь сул дорой юм бол нөгөө мангас нь бүрч илүү гэсэн үг. Энэ хүртэл бодсон Чүфэн өөрийн ирэхгүй хөлөрч эргэн тойрноо шинжлээ. Хэсэг шалгасны дараа тэр том хаалганаас өөр ямар ч тийм мангас хорьсон газар харагдахгүй байв. Нөгөөх нь хаана байгаа юм? Нөгөө амар хүчтэй гэж Чүфэн сандран асуув. Чүфэний асуултыг сонссон нөгөө охин хачин инээмсэглээд өөрлөвгөө заагаад хүчрэхэг ертөнцийн сүнсийг чи аль хэдийн сулчихсан штэ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 109 дугаар анги. Би үнэхээр хүчтэй шүү. Чи юм уу? Чүфэн төгснээсээ болж өөрийн ирэхгүй хэдэн метр хойш харайлаа. Охиноос зайгаа авсныхаа дараа Чүфэн сүнсний хүчээ ашиглан охины тулааны төвшинг шалгав. Гэвч тэр охин энгийн л ауратай байсан ба тулааны урлагаар хичээлдэг харагдсангүй. Тэгсэн ч гэсэн Чүфэн анхаарлаа бууруулсангүй. Тэр хорхойд ч хоргүй, төгс үзэгслэн гоо харагдаж байгаа ч гэлээ хүн биш. Тэр бол ертөнцийн сүнс.
Идэж уух зүйлгүй Чүфэнийг 15 жил хүлээсэн мангас. Яаж тэгж тэсснийг Тэнгэр л мэдэх байх. Би тийм амар байна уу? Чүфэний айсан харцыг нөгөө охин хараад амаа даран инээлээ. Чи надаар тоглож байсан юм уу? Охины инээж байгааг харсан Чүфэн хөмсгөө зангидан хуурдчихсан юм шиг санагдлаа. Би чамаар тоглоод яах вэ? Би хүчрэхэг харагдахгүй байна уу? Чамд л гэж хэлэхэд намайг уурлуулахгүй байсан чинь дээр шүү. Үгүй бол идэж орхин шүү. Чүфэн гинт ургаж харайн нөгөө охины ард цахилгаан мэт гарч ирлээ. Түүний хоёр гар ургаж сунан охины бугуйнаас барьж нурунд нь аваад газар дарж унгаалаа. Яаж вэ? Намайг тавь. Охин сандарсандаа чангаар орилж тийчгнэж байв. Гэвч түүний хүч Чүфэнээс мултарч чадахгүй байлаа. Муу өмхийн өндөг намайг хуурч байсан байх нэ? Охинд ямар ч хүч байхгүйг хараад Чүфэний сандарсан сэтгэл тайвширлаа. Навшо, намайг суллахгүй бол димэн шүү. Эсэргүүцсээр байх уу? Өнөөдөр чамд хичээл заахгүй бол чи хэн жинхэнэ эзэн бэ гэдгийг мэдэхгүй бололтой. Чүфэн хэд дүрдээ орчихсон байсан болохоор гараа өргөн нөгөө охины өгзгөн дээр алгадлаа. Чүфэний гар доош базах үед тэнгэр газар дөргсөн хашгираан гарлаа. Чүфэн зүгээр л алгадах гэж байсан боловч өөрийн ирэхгүй базаад авсан юм. Тийм ч удаан байгаагүй ч гэлээ үнэхээр гайхалтай мэдрэгдэв. Түүний хар өдөн даашинзны гаднаас нь бадсан ч гэлээ зөөлөн арьсанд нь хөрч байгаа юм шиг санагдлаа. Зөөлөнгөөс гадна уян байхаас гадна зөөлөн. Түүний биеэр гал дүрлцэх мэт болж болохыг хичнээн хүссэн ч гараа тавьж чадахгүй байлаа. Муу навш, намайг оролдоно гинэ. Чамайг ална да. Охин маш ихээр уурлаж цасан цагаан царай нь альмийн улаан болчихлоо. Нүдэнд хизээмөдгүй бадран гарах гэж байгаа уур хилэнгийн гал дүрлцэж харагдана. Санаандгүй л тэгчглээ, албаар биш шүү. Чүфэн жаахан байсан болохоор охин хүүхдэд тэгж ширтүүлээд эцснээсээ болж нүүр нь улайгаад гараа суллав. Би чамайг ална да. Түүнийг гараа сулалгүй үгүй юу охин эргэж хараад Чүфэн рүү алах хүслээр дүүрэн дайрлаа. Энийг харсан Чүфэн жаахан сандрав. Охины харцтай харц тулах үед түүнээс маш аюултай авраа мэдрэгдсэн болохоор Чүфэн өөрийн ирэхгүй гараа өргөн охины бугуйнаас барин газарт түлхэн унлаа. Гэхдээ хэтэрхий хүчтэй түлхчихсэн болохоор тэр өлсгөлөн бар олз руугаа харайж байгаа мэт дээрээс нь унсан юм. Муу навш, надаар яах гэв? Энэ үед ч нөгөө охин чангаар орилов. Чүфэн дээрээс нь дарж унах үед охины толгойд нэг зүйл бодогдон Чүфэн түүнд муу зүйл хийх байх гэж бодоод сул дорой болж жүжиглэв. Уучлаарай, өөрийн ирэхгүй л. Чүфэн өөрийгөө санаандгүй байдлаар болохгүй зүйл хийх шахснаа мэдэж байсан болохоор түүнээс хурдхан гихч нь холдлоо. Гэсэн ч түүний хоёр гар охины дээрээс дарсаар байв. Учир нь тэр охиныг ахиад өөдөөс нь дайрч магадгүй гэж бодсон юм. Муу навш, хинч надтай ингэж харьцаж байгаагүй шүү. Чи ч үгсэн дээ. Чүфэнийг холдох үед нөгөө охин ууртайгаар загналаа. Чимүү эги, чи үнэхээр дороог дээрлэхэж хүчтэйгээс айх юм а? Би чамд нүүр өгч байхад өөдөөс бүхс өгөх юм. Ахиад намайг сүрдүүлэх юм бол болгоод өгнө шүү. Чүфэн хичнээн сүртэй үг хэлж байсан ч гэлээ тэр охинтой харц тулгарч чадахгүй байв. Чүфэний бие нь халж бараг удирдлагаа алдах шахсан болохоор тэр шүү дээ. Хэрвээ ертөнцийн сүнс энэ охинтой унтаад ямар нэг өвчин авч магадгүй гэж бодоогүй байсан бол Чүфэн аль хэдийн түүнийг даржих байсан байх. Тэгээд үзэхгүй юу? Намайг тэгэх гэж оролдох юм бол би өөрийгөө дэлбэлж чамтай цуг өгнө гэж нөгөө охин шийдэмгий хэлээд шүдээ зуулаа. Би зүгээр л тоглож байна. Чи намайг тийм хүн биш гэдгийг мэднэ үсттэй. Энэ байдлыг харсан Чүфэний итгэл мохлоо. Тэр охин тулааны хүч хүчгэлээ үнэхээр тоглож байгаа шинжгүй байсан юм. Яг энэ үед нөгөө охин Чүфэний гарнаас бариад томоогийнч нь хазлаа.
Энийг харсан Чүфэн тэр охиныг гарын таслах байх гэж орилох гэж байсан ч удалгүй тайвширсан юм. Тэр охинд ямар ч тулааны хүч байхгүй. Бас Чүфэн бол спиритийн 8 дугаар төвшнийх. Түүний дантянд байгаа тэнгэрийн цахилгаанаас болж түүний сүнсний энерги маш хүчтэй. Бас түүний биеийг ган төмөр мэт хатуу болгосон. Тэр охины хазалтаас Чүфэн юу ч мэдэрсэнгүй. Муу новш, чиний гар одоо төмөр юм уу хаашаа юм? Хадсныхан дараа нөгөө охин улаан уруула гараараа дараад үглэж эхэллээ. Тэр Чүфэнийг хазаж өвдөх нь битгий хэл өөрийнх нь шүднүүд өвдөж байв. Яагаад ч юм охины нүднээс урсах нулимсыг харсан Чүфэний зүрх зүүгээр хатгуулж байгаа мэт өвдлөө. Тэр охин яг л жаахан охин шиг байсан юм. За эги, миний буруу. Чи өөрөө л намайг эхэлж хуурсан штэ. Яагаад түүний зүрх тэгж өвдөж байгааг мэдэхгүй байсан ч гэлээ. Тэр охиныг уйлуулахыг хүсээгүй болохоор жаахан хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг бурууга хүлээн уучлалт гуйлаа. Энэ өөрийгөө хатан гээд байгаа охин тулааны урлагийн туршлага тайж гэлээ. Түүний зан ааш нь үнэхээр жаахан хүүхдийг шиг байсан юм. Новшо, би чамайг яаж хуурсан юм? Би үнэхээр хүчтэй шүү. Гэхдээ миний тулааны төвшинг лацдчихсан. Өөрт нь итгэхгүй байгаа Чүфэнийг харсан охин гониглон хэллээ. Яаж тэр лацыг тайлахыг мэдэх юм уу? Чүфэн хөмсгөө зангидан асуув. Мэдэхгүй. Охинч толгоос эксрэв. Сайн байна. Гэж Чүфэн санаа амран гүнзгий амсгаа авлаа. Муу новш. Охин амдаа бовтнаад Чүфэн рүү ахиад дайрлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 110 дугаар анги. Сүнс холбох гэрээ. Тэр охины биеэс барьж үзсний дараа Чүфэн түүнийг ямар ч аюулгүй гэдгийг ойлгосон юм. Харин ч эсэргээр аюулд байгаа хүн нь тэр охин өөрөө байв. Дэндүү төгс үзэгсэлнтэйгээс гадна сүнслэг ертөнцид хоригдчихсан. Хамгийн чухал нь сүнслэг ертөнцид байхад Чүфэн түүнд хүрч мэдэрч болж байсан юм. Зүүрлэшгүй үзэгслэн гоог дотроо хорьчихсан байдаг. Хөнгөн зөөлөн сул дор азаар Чүфэн тиймэрхүү хүн биш байсан юм. Үгүй бол? Хөөе новшо, юугаа бодоод байгаа юм? Өөрлүүн ширтэнгээ ёрын инээмсэглэж юугаа Чүфэнийг харсан охин түүнийг чангаар загналаа. Эги, хоёулаа нэгдэх юм бол Гонлуюуныг ялж чадна гэсэн чинь үнэн үү? Чүфэн инээж байхдаа асуулаа. Гэхдээ түүний инээд үнэхээр ёрын харагдав. Тонилт цаашаа хэн чамтай нэгддэг юм? Нөгөө охин уурандаа шүдээ зуух үед чихнээс нь уур савслаа. Түүний алагнууд нь Чүфэн рүү хурцаар ширтэн. Гэвч яаж ч байсан тэр охин Чүфэний нүдэнд үнэхээр хөөрхөн эгдүүтэй харагдсан юм. Үнэхээр л төгс гоо үзэгслэн ямар ч царай гаргасан үзэгслэнтэй хэвээрэл байна гэдэг үг бодтоор биелэж байв. Чи өөрөө муу новш, биеийг чинь эзэмших нэгдэх биш. Чи надтай сүнс холбох гэрээ хийх юм бол би чамтай сүнслэг ертөнцийг чинь хуваана гэсэн үг. Бас чи хүсэх юм бол би чиний сүнслэг ертөнцөөс гарч биеийг чинь удирдах хүчээ өгч болно. Гэхдээ одоогийн миний хүч лацдуулчихсан. Бас би яаж лац тайлахыг мэдэхгүй. Тиймээс би зөвхөн эхнээсээ л эхэлнэ гэсэн үг. Хэрвээ чи миний тусламжийг авмаар байвал надад туслах хэрэгтэй. 1 жилийн дотор намайг Парафаунд төвшөнд оруулах юм бол чи ч Гонлуюунтай тулалдаж чадна гэж охин тайлбарллаа. Юу? Чамд туслах аа? Чамайг Парафаунд төвшөнд оруулах гэсээр байтал би өөрөө тэнгэрийн төвшөнд орчих байлгүй гэж Чүфэн гутран хэллээ. Чи жилийн дотор тэнгэрийн төвшөнд орж чадах юм уу? Парафаунд төвшөнд орох хүртэл хэцүү даваа байхад. Гэхдээ чи надад туслах юм бол гарцаагүй жилийн дотор Парафаунд төвшөнд орно. Бас миний бэлтгэл чиний бэлтгэлтэй давхцахгүй. Харин ч надад туслах тусам чиний сүнсний тойргийн техник сайжирна. Нэрээ юу? Гэж Чүфэн эргэлзэн асуулаа. Мэдээж гэж охин өөртөө итгэл дүүрэн хариуллаа. Би чамд яаж туслах ёстой вэ? Чүфэн ахин асуув.
Энэ ертөнцид үнэгүй хоол гэж байдгүйтэй адилхан ертөнцийн сүнснүүд ч бас хүнд үнэгүй зүтгэдэггүй. ертөнц бүтээгч нар ертөнцийн сүнсний хүчийг ашиглаж чаддаг шалтгаан нь тэд ертөнцийн сүнсийг анхдагч энергиэр хангадаг юм. Анхдагч энерги тэр нь юу юм? Танай ертөнцид бүх тулаанчид анхдагч энергитэй байдаг. Амьдч вэ, үхсэн ч вэ, тэдний бие устгагдаагүй цагт анхдагч энергич бас устгагдахгүй. Анхдагч энерги чамд ямар ч ашиггүй. Гэхдээ ертөнцийн сүнс биднэрт бол тулааны хүчээ нэмэхэд тусалдаг. Жишээлбэл чи профаунд төвшний хүн олоод надад өгөх юм бол би бүх анхдагч энергийн сороод үүслийн төвшөнд ядах юмгүй орчихно. Ямар байна? Чиний бэлтгэлийн хурднаас ч хурдан байгаа биз дээ? Гэж охин хөхрөн инээлээ. Профаунд төвшний хүн гинэ. Битгий амархан юм яриад вэ? Би өөрөө профаунд төвшний хүн барьж яваад чамд энерги өгөх чадaltaй байсан бол чамаас тусламж гуйх хэрэгтэй гэж юу? Гэд Чүфэн гутранг байдалтай хэллээ. Тэнгэ миний хэлснийг сонсоогүй мүү? Тэдний амьд үхсэн нь хамаагүй. Биеийн л бүтнээрээ байхад болно. Амьдаар нь барьж чадахгүй бол үхсэн хүн хайхтал болно үсттэй. Чи бол ертөнц бүтээгч гэдгээ битгий мартаарай. Гэж охинч бас гутранг байдалтай хэлв. Үхсэн байсан ч болох юм уу? Чүфэн бүр их цочирдлоо. Мэдээж тийм биш байсан бол тэр настан зүгээ чинь яах гэж Лин Вүзүй болон тэр хөгшний цогцсыг сорох юм? Бас чи хаант тэнгэр Даянчийн бунханд байхдаа түүний цогцсыг олоогүй үсттэй. Тэр охин Чүфэний харсан бүхнийг харж сонссон бүхнийг сонсдог болохоор Чүфэнийг төрснөөс хойш л цог байсан гэж болно. Нэрээ тийм ч юм уу? Гэхдээ настан зүгээд ямар ч ертөнцийн сүнс зүтгэхгүй гэвчтэй. Тэр яаж анхдагч энерги сорсон юм? Тэр ертөнцийн сүнс өөртөө зүтгүүлэх чадваргүй. Гэхдээ тэр нэг ертөнцийн сүнстэй холбоо тогтоосон байгаа байх. Одоогоор настан зүгээ тэр ертөнцийн сүнстэй холбоо тогтоож сүнс холбох гэрээ хийхийн тулд өргөл барьж байгаа юм. Гэхдээ чи дэндүү азтай юм. Би өөрийн хүслээр чамтай сүнс холбох гэрээ хий. Харин чи надад хангалттай анхдагч энерги олж өгөх ёстой. Ярьж дуусаад нөгөө охин гараа сунгах үед хачин тэмдэг гарч ирлээ. Энэ үед түүний даашинз намирч байсан ба туранхаа биеэс нь ер бусын гэрэл цазарч байв. Тэр гэрлийн юу нь ер бусын байсан бэ гэхээр хар өнгөтэй байсан юм. Хар өнгө харанхуйг илэрхийлдэг. Харанхуй бол гэрлийн эсрэг нь. Харин түүний урд байх асар харанхуй энерги гэрэл цацруулж байсан нь үнэхээр ер бусын байлаа. Хамгийн гайхмаар нь тэр хар гэрэл охины биеийг даган доош гулгаад газарт хачин тэмдэг үүсгэж эхэллээ. Тэр тэмдэг нь аимшигтай ёрын чөтгөрийн нүүр шиг харагдсан ба ийш тийш ширтэж байгаа нь биеийн шар ус босгохоор айдас хүргэн байв. Юугаа гүлрөв? Хурдан босоод энд зогс. Ер бусын хар туяанд бүрхэгдсэн охин Чүфэн рүү харан хэллээ. Энэ мөчөд түүний үзэгслэн гоо өөрчлөгдөөгүйгээс гадна жинхэнэ төрхөөрөө байгаа мэт улам илүү үзэгслэнтэй харагдаж байлаа. Юу? Намайг энэ мангасын нүүрэн дээр зогс гэхгээ юу? Гэж Чүфэн жаахан айж байсан юм. Тэр газарт байгаа зүйл амьд бүхнийг залгихаар аимшигтай харагдаж байв. Мөн новш, энэ бол миний сүнс холбох сүнсний тойрог. Эрт үед маш олон дээд зэрэглэлийн ертөнц бүтээгч нар надтай гэрээ хийхийг хүссэн ч би тэднийг тоогоогүй. Харин одоо чамтай гэрээ хий гэж байхад чи татгалзна гинэ. Охин ууралсандаа хөмсгөө дээш доош хөдлөглөө. Энийг харсан Чүфэн шүдээ зуугаад урагшаалхав. Гэвч яг Чүфэнийг тойрогт орох үед асар их хүч түүний биеинд шингэж толгой руу гүйхэд нүд нь харанхуйлан ухаан алдлаа. Хэр удаан хэвцнээ ч мэдэхгүй Чүфэн нүдээ ааж үнээлээ. Эргэн тойрноо ажиглавал сүнслэг ертөнц рүүгээ орохоос өмнө байсан чүү овогт байдаг гэрийнхээ өрөөнд хэвтэж байх юм. Би зүгээр байна. Чүфэн санаа амран гүнзгий амьсгаа авлаа. Тэр нөгөө охинд хууртаад баларлаа гэж бодож байтал зөв зүгээр өрөөндөө байсан юм. Хөөе, тэнэг Чүфэн хурдан явж надад анхдагч энерги олж өг. Яг энэ үед охины хоолой Чүфэний чихэнд сонсогдлоо. Эги, чи ч бас гараад ирчихсэн юм уу? Хаана вэ?
Шүүфэнд цочсондоо угсах юм босож эргэн тойрноо ажиглалаа. Гэтэл нөгөө охиныг олж харсангүй. Тэнэг би чиний сүнслэг ертөнц дотор ч юм байна. Охины хоолой ахин сонсогдов. Энийг сонссон Шүүфэн баярлан ааж явахнаар хэллээ. Тэгэхээр бидний гэрээ амжилттай болжээ. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.